50 гаруй одоо багш ажилтнтай ийм толгойн хэмжээ. Монгол Улсын ерөнхийлөгч анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн багш ажилтнуудтай уулзлаа. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль нь бүрэлдэхүүн 8 орон нутаг дахь харьяа 3 сургууль судалгааны нэгжтэй. 800 орчим багш ажилтан 16,000 гаруй оюутантай эрдэм оюуны томоохон төв юм а. Ерөнхийлөгчийн санаачлах дэмжлэгээр эхлүүлсэн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн совилгын сургалт судалгааны төвийн бүтээн байгуулалт ойрын хугацаанд дуусаж ашиглалтанд орно. Энэ төв олон улсын стандарт нийцсэн сургалт судалгааны орчин совилгын тасралтгүй сургалт мэрэгжлийн хөгжлийн тогтолцоо, эмнэлэг зүйн ур чадварын дуур аймалт орчин бүхий үнэлгээний төв, мэрэгшүүлэх цахим сургалтын төвтэй байх юм а. Ерөнхийлөгчийн зарлагын дагуу уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар төрийн бодлогын уялдааг хангах зорилгоор ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулж уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл боловсруулж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн харьяа эрхэс уламжлалт анагаахын 100 ортой совилын совилогч эмнэлгийн мэрэгчлэлтний дадлагын суурь бааз болох төдийгүй уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлнэ. Шинэ хичээлийн жилээс уламжлалт анагаах ухааны шавь сургалтаа ерхий боловсруулалтын сургууль байгуулахаар болжээ. Хангаан бүсийн аймагуудад совилогч эмнэлгийн мэрэгчлэлтний дутагдлыг арилгах зорилгоор ерөнхийлөгчийн дэмжлэгээр Арангаа аймагт анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн совилгын сургалт эдгэмж шинжилгээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицлбор байгуулсан. Энэ зохицлбор совилогч уламжлалт анагаахын совилогч эм найруулагч, нүүр амны техник, нүүр ам эрүүл ахуйч, эмнэлэг зүйн лабораторийн технологич, дүрс онцлогооны техникч бэлтгэдэг юм а. Анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн нүүр ам судлалын төв эмнэлгийн салбар, шүдний эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн салбар, уламжлалт анагаах ухааны клиник Хангаан бүсийн дэргэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм а. Ерөнхийлөгчийн санаачлагаар 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинжилгээ ухааны хүрээлэнгүүдийн зохицлборын барилгыг удахгүй ашиглалтанд хүлээн авна. 2022 онд Япон улсад хийсэн төрийн ажилтнуудаар ярилцаж тохиролцсны дагуу Япон Монголын Сасако тэтгэгдэх хөтөлбөрт хамрагдах орон нутгийн 1000 оюутны эхний 100 амжилттай суралцж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль энэ хөтөлбөрийн хүрээнд эмнэлэг зүйн нийтийн эрүүл мэнд, хоол зүйн чиглэлээр дээд боловсролтой мэрэгчлэлтэн бэлтгэх юм. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт эмч совилогч мэрэгчлэлтний 93%-ийг дангаараа бэлтгэж байгаа юм а.